Жилийн эцэс болж компани бүр хуучин стратегийнхаа үр дүнг дүгнэж байна. Танд компанийнхаа үр ашиг нэмэгдүүлж өсгөж томруулах, өрсөлдөөний давуу тал бий болох стратегийн хувилбар байна уу? Таны хийж буй стратегийн сонголтоос танай компани хувь заяа бүхэлдээ шалтгаална. Үнийг хэрхэн зөв хийх вэ? Үндэ танд стратегийн сайн хувилбар гаргахад шаардлагатай бүх туршлага мэдээлэл бий. Гол нь та бодох хэрэгтэй. Цэгцтэй бодох хэрэгтэй. Өөртөө бий болсон хайрцагнаас гарч байгаад бодох хэрэгтэй. Microsoft компани үүсгэн байгуулагч Bill Gates-ийн нэг туршлага бий. Тэрээр жил бүрийн эцэст Think Week буюу бодлын 7 хоногийг хийдэг. Энэ юу вэ гэхээр тэрээр алс бөглөө уулын аманд жижиг байшин түрээслээд ганцаараа 7 хоног бизнесийн бясалгал хийдэг байна. Энэ үеэр тэр өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан бизнесийн бүх асуудлуудаа эргэж хараад бодлоо эмхэлцэгцлээд бизнесээ урагшлуулах чухал шийдвэрүүдийг гаргадаг байна. Microsoft компаниг амжилтанд хүрэхэд туссан олон чухал шийдвэрүүд энэхүү бодлын 7 хоногоос төрсэн байдаг. Та байж болох хамгийн зөв хувилбараар бизнесээ ажилуулж байгаа гэдэгт итгэлтэй байна уу? Стратеги эргэж хармаар байна уу? Бодлын 7 хоногийг хиймээр байна уу? Тэгвэл танд өгөх гоё санал байна. Би яг тань шиг бизнес үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирлуудыг нэгтгэн бодлын 7 хоногийг стратеги боловсруулах сургалтад хослуулан гоё хөтөлбөр бэлтлээ. Таныг Улаанбаатараас авч гарan вакуумжуулж бодох орчин нөхцөлийг бүрдүүлнэ. 7 хоногийн 4 өдөрт нь та стратегийн сургалтанд хамрагдах болно. Энэ өдрүүдэд стратегийн олон төрлийн дасгал ажлуудыг хийх замаар та өөрийн компани стратегийн хувилбаруудыг гаргаж авна. 1-2 өдөрт нь бодох, бодлоо цэгцлэх өдөр байх болно. Стратегийн чухал шийдвэр гаргахад би танд хань болно. Мөн тантай цог сургалтанд хамрагдаж буй захирлууд танд хань болох болно. Гайхалтай санаа шийдлийг хамтдаа ярилцсан гэдэгтээ итгэлтэй байна. Сууд шинжлэх ухаанч Альберт Эйнштейн та асуудлыг үүсгэсэн сэтгэлгээгээрээ тэр асуудлыг шийдэж чадахгүй хэмээлсэн байдаг. Та илүү сайн стратеги бодож болохын тулд хайрцагнаасаа гарч сэтгэх хэрэгтэй. Үүний тулд би танд стратеги ямар байж болох олон хувилбаруудыг харуулах болно. Та олон захирлуудтай ярилцаж олон өөр өнцгөөс сэтгэх болно. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг доор хэсгээс аваарай. Таны өдөрт ажил үйлсэд амжилт хүсье.